Хамтдаа залбирцгаая. Бидний хайрладаг энэрэнгүй бидний Бурхан Аав минь, Бурханы тогтоосон энэ төгсгөлийн үед ертөнцийн олон хүмүүс дундаас төрүүлэн биднийг дуудан аварч, ертөнцөөс ариунаар тусгаарлан өгч, одоо эзний хамт ажиллаа явуулдаг чуулган дотор Бурханд үйлчлэн сайн мэдээг тарааж, дуулууртайгаар үйлчлэн амьдрахаар бидний үлдсэн амьдралыг удирдахт талархаж байна. Энэ цагт эзний үнэт цусаар залилтыг авсан бид эзний өмнө хамт цуглан, эзний тэр агуу нэгүсэл ба хайрыг магтан, эзний үгийг суран, эзний хамт байдаг ариун сүрэг дотор нөхөрлүүлж байгаа талархаж байна. Энэ цагт ч мөн эзэн та бидний дотор хамт байгаад итгэж байна. Бидний хүн нэг бүрийг сахин харж, Бурхны энэрэнгүй мутраар хүн нэг бүрийн сүнсийг зууран барьж, бидний хүн нэг бүрт хэрэгцээтэйгээр нэгүсэл ба үг, ариун сүнсний хүчээр хамт байж туслаарай хэмээн чин сэтгэлээс гуйн залбирч байна. Удахгүй дахин ирэх эзнийг хүсэн хүлээж, энэ харанхуй ертөнцийн амьдрахад Бурхны үг ба хүч чадлын мутраас зууран, Бурхны ариун хүслийг гүйцэлдүүлж, дахин ирэх эзнийг хүсэн хүлээж, дуулууртайгаар амьдрахад удирдах өгөөрэй. Дэлхийн бүхий л чуулганууд бэрхшээл дунд итгэлээ сахин сайн мэдээг тарааж буй бүхий л ахан дүүс нарт Бурхан та нэгүсэл ба үгээрээ хамт байж, эзний сайн мэдээг илүү зоригтойгоор тараан, олон сүнснүүдийг эзэн рүү удирдан авралт хүргэх Бурхны агуу ажлыг биелүүлэхэд туслаарай. Зохистой цагт нь хэрэгтэй үгийг бидэнд өгч, бидний хийх ёстой замыг зааж өгдөг эзэн минь, энэ цагт ч мөн бидэнд харуулахыг хүсэж буй эзний үг, эзний ариун хүслийг бидэнд ухааруулан мэдүүлж, бид үлдсэн амьдралаа Бурхны өмнө огтоос хоосон биш, Бурхны хүсэл ба алдрын төлөө зөвөр амьдрахад удирдах өгөөрэй. Бидний эзэн Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.
За бүгдээрээ хамт Библийн Матай 10 дугаар бүлгийг харцгаая. Матай 10 дугаар бүлэг. Матай 10:8 ганц ишлэлийг харцгаая. Матай 10:8. 8 дугаар ишлэл. Өвчтөйг нь идгээ, үхэгсдийг босго. Уйман өвчтөйг нь цэвэрэл. Чөтгөрийг зайлуул. Үнгүй авснаа үнгүй үг. Есүсийн айлтсан үгэн донд үнгүй авснаа үнгүй үг. За энэ үгийг төвлөн өнөөдөр хамтдаа үгнээс тунгаан бодох гэж байна. Үнгүүгээр авснаа гэдэг нь Бурхны нэгүсэл тийм үү? Нэгүсэл гэдэг нь өөрийн ямар нэгэн хичээл зүтгэл эсвэл эргүүлэн ямар нэгэн хариунд авахыг хэлэхгүй. Бурхны өгсөн нэгүслийг хүлээж авсан учраас тэр нэгүслийг мөн өөр бусад хүмүүст өгөө гэж хэлж байгаа байна. Бид аврагдахаас өмнө өөрт байгаа бүхий л зүйл маань бүгдээрээ л минийх, мэдээж энэ бол минийх гэж боддог байсан байна. За гэтэл миний юмч минийх, чиний юмч минийх ээ. Тийм ээ? Миний юмч минийх. Тэгэхээр яаж хийж байгаад өөрийн болгох гэж бүхий л хүчээ дайчилдаг хүмүүсийн дүр төрх гэж хэлж болно тийм үү? Дуулал 49:11 дээр харах юм бол за хамт харцгаая. Дуулал 49:11 дугаар ишлэл дээр. Дуулал 49:11 дээр газар нутгаа тэд өөрсдийнхөө нэрээр нэрлэвч булш нь тэдний үрдийн орон гэр үеийн үед суух газар нь байна. Тэгээ бүх юмсыг үрд байн тэр суух газар нь үеийн үед байна гэж бодоод газар болон гэрээ өөрийнхөө нэрээр нэрлэдэг гэж. За бид нар бүгдээрээ мэднэ тийм үү? Яаж хийж байгаад өөрийнх болгож өөрийнхөө нэрийг тавиад илүү аюулгүй болгохын тулд. Яагаад гэхээр их удаан хугацааны турш өөрийнхөө байлгая гэж хүсдэг байна. Хүн үхэх өдөр нь тун ойртсон байгаа хүн хүртэл тэгдэг гэж байгаа юм. Би өмнө нь би бас сонсч байсан. Нэг компани захирал хүн. За миний таньдаг хүн байгаа. Өөд болохоос өмнө өөрийнхөө хөвгүүдэд тэнд нэг газрыг аваарай. Тэр газрын үн өснө гэж инлээ гэд. Тийм ээ? Одоо үхэхээс өмнөхийг хүртэл тийм үү? Энэ газар дээр анхаарлаа хандуулсан. Тэгээ түүнийг өөрийнхөө хүүхдүүдтэй өвөө болгож аваа гэж байгаа юм. Тэр энэ бол хинд ч байдаг өөртөө юмыг өмжилё гэсэн тийм төрлөх зан чанар сэтгэл байна. За гэтэл 16-17 дугаар ишлэлдэр дуулал 49:16-17 хамт уншицгаая. Хүн баяжиж гэр орных нь хөрөнгө нэмэгдэхэд бүү ээ. Тэр үхэхдээ юу ч авч явж явахгүй. Түүний алдарч араас нь явахгүй. Хүн баяжиж баян болоод их идэрэнхтэй боллоо. Гэр орных нь хөрөнгө нэмэгдэхэд энэ ертөнцийн ямар нэгэн эрх мэдэл алдрыг олж болно тийм үү? Харин бүү ээ. Айлгүйгээр түүнд бүү атаархаа.
За тэр талууд дээр анхаарлаа бүрэн салгаа гэсэн байна. Яагаад гэвэл хэсэг хугацаанд дараа өхвөл юу ч авч явахгүй. Номлогчийн үгс 5 дээр харвал нүцгэн ирээд ирсэн шигэ нүцгэн буцаж явдаг. Тэрээр зүтгэлээсээ гартаа аваад явчих юу ч үгүй арилах хажээ гэсэн. Тэр үхэхдээ юу ч авч явахгүй. Түүний алдарч араас нь явахгүй. Үхэх юм бол тэр бүхэл алдарсуу тэндээ дуусна. Түүгээр дуусаад болдог байсан бол болно. Гэтэл түүний дараагийн ертөнцөс байна. За тэгээд Лук 12:20 дээр харах юм бол мунхаг баянны тухай гардаг тийм ээ. Олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амраа идүү зугаац гэж хэлнэ. Ам гол мэн гэсэн тийм ээ. Ам гол сүнсэн тийм зүйлийг идэж ууж баярлна гэж бодож байна уу? Бурхан түүнд мунхага үнэхээр мунхаг юм аа гэж хэлсэн. Яг энэ шөнө амчин чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ? Мэдлэг боловсролыг овоолсон ч, эд баялагийг овоолсон ч, алдар нэрийг олж авсан ч Бурхан энэ шөнө амигч чамаас нэхнэ. Номлогчийн үгс 12:7 дээр харах юм бол би энэ урд байсан газар шороондоо буцнаа. Махуудыг хэлж байна. Амьсгаа үүнийг өгсөн Бурхандаа буцах ажээ. Түүнээс өмнө санаарай гэсэн. Үхэхээс өмнө бидний мэдэх ёстой зүйл байгаа тийм үү? Бурхантай уулзах хэрэгтэй. Тиймээс өөрийнхөө төлөө эд баялагийг хураадаг хүн ийм байдаг бөгөөд тэрээр Бурханд үйл бэлгэлдэг болоо. Бурханы дүр төрхийн дагуу бүтээгдсэн хүн энэ газар дээр хэдэн 10 жил амьдраад тэгээд үхлийн эсрэг талд Бурхантай яаж уулзах вэ? Тэр асуудал байгаа. Махбод нь шороондоо буцна. Арьс минь устгагдсан хонч. Би махбодороо Бурханыг харах болоо. Яв 19:26 дээр ингэж гардаг тийм ээ. За тиймээс энэ ертөнцийн зүйл бол түрхэн хугацааны дараа дуусах зүйл байна. Гэтэл өөрийнхөө төлөө эд баялагийг хураадаг хүн Бурханд үйл бэлгэлдэг болоо. Бурханы төлөө үйл бэлгэнэ гэдэг нь Бурханы хүсэл ба алдрын төлөө амьдардаг хүн тэр бүхий л зүйлийг Бурханаас мөнхийн зүйл болгон алдар суутай зүйл рүү өөрчилж өгдөг. Гэтэл түүнийг ч мэдэлгүй өөрийнхөө төлөө л амьдарч өөрийнхөө төлөө л бүхий л зүйлийг овоолсон хүн. Бурханд хандсан Бурханаас бол юу ч авахгүй юм а гэж байгаа. Өөрийнхөө төлөө эд баялагийг хураадаг хүн ийм байдаг бөгөөд тэрээр Бурханд үйл бэлгэлдэг болоо. Бурхантай уулзалтаа бэлдээгүй хүнийг хэлж байна. Тиймээс Номлогчийн үгс 5:15 дээр нүцгэн ирээд ирсэн шигээ нүцгэн буцаж явдаг. Тэрээр зүтгэлээсээ гартаа аваад явчих юу ч үгүй арилах аж. За. Ийм зүйлийг урдчлан мэднэ гэдэг шаардлагатай зүйл. Мөн ертөнцийн байх хугацаанд өөртөөгөө бүхэл зүйлээ үнэхээр тэр жинхэнэ утга учирын дагуу энэ бол минийх биш гэдгийг мэдэх хэрэгтэй. Аврагдсан бүхэл Христэд итгэгч нар бүхэл зүйл Бурханых гэдгийг мэддэг. Бүх юм түүнээс гарсан, бүх юм түүгээр агаад бүхэл зүйл эзэн рүү буцдаг. Эзний төлөвлөгөө Бурханы алдар түүний төлөө байдгаа гэсэн байна. 1-р Шаштар 29:14 дээр харах юм бол Давид эцсийнхээ жилүүдэд ариун өргөөг барья гэж чин сэтгэлээсээ хүссэн. Гэтэл Бурхан айлдахдаа чи газар дээр их цус урсгасан тул өргөө барьж болохгүй. Харин чиний хүү Соломон надад зориулан өргөө барина. Энэ Давид Бурханы ариун өргөөг барья гэсэн чин сэтгэл түүнд байсан. Гэтэл өөрийг нь барьж болохгүй гэсэн учраас түүний хүү Соломон ариун өргөө барихт нь
өөрийнхөө хуримтлуулсан тэр бүхэл эд хөрөнгөө бурханд өргөсөн баг. Үүнийг хараад Израилийн ард түмэн хүртэл өөрт байгаа сайн сайхан бүгдийг өргөсөн байна. Ариун өргөг барихын тулд. За тэгээд залбирсан агуулга бий. Давид, би хэн болоод, миний ард түмэн юу болоод ийхүү сайн дураар өргөж чадсан бэ? Бүх зүйлээ танаас бөгөөд таны мутраас бид танд өргөсөн төдийл юм аа. Бид нар өөрсдийнхөө юмыг өргөсөн юм биш. Бурхны өгсөн зүйлээ. Бурхны зүйлийг бурхандаа өргөсөн төдий юм. Маш тодорхой. Өөрөө ч бай, Израилийн ард түмний ч бай, өргөсөн тэр олон зүйлсүүд өөрсдийнх нь биш, угтаа бурхных байсан. Бурхны үйл ажлын төлөө бүгдийг бурханд өргөсөн юм а гэж энэ дээр хэлсэн байна. Тэгэхээр аврагдсан хүн, бид бүхэн бидний авсан тэр сүнслэг нэгүсэл бий, тийм үү? Бид гим нүглийн уучлалаа аван аврагдсан. Энэ бол нэгүсэл. Тиймээс Ефес 1:6 дээр харах юм бол ивэж өгсөн нэгүслийн алдраа магтуулахын тулд болоо. Нэгүсэл бол тэр чигтээ бурхны үнгүүгээр ивэж өгсөн зүйл. Ивэж өгсөн бурхны нэгүслийг мөнхөд магтуулахын тулд юм аа. За мөн маш сайн мэддэг ишлэл байна. Ефес 2:8-9 дээр та нар нэгүслийн учир итгэлээр аврагдсан. Түүний дараагийн хамт уншия. Энэ нь та нараас бус харин бурхнаас өгөгдсөн бэлэг бөгөөд үйлсээр чинь ирээгүй тул хинч өөрөөрөө сайрхаж чадахгүй. Бидний авсан аврал маань бурхны нэгүслэр авсан. Энэ нь та нараас бус, та нар ямар нэг юм сайн хийсэндээ биш ээ. Бурхнаас өгөгдсөн бэлэг. Нэгүсэл гэдэг үг маань бэлэг гэдэг үг. Энэ хоёрыг адилхан утгатай. Бэлэгч тэр ямар нэг юм сайн хийгээд авдаг юм биш. Сайн хийсэндээ биш. Зүгээр л үнгүүгээр ивэж өгдөг бэлэг бол, тийм ээ. Аврал бол бурхны бэлэг учраас нэгүслийн учир итгэлээрээ аврагдсан. Энэ нь та нараас бас харин бурхнаас өгөгдсөн бэлэг. Үйлсээр чинь ирээгүй. Бид аврагдахын төлөө ямар нэг юм хийсэн бэлээ үгүй. Сайн үйл үлдэх ч юм уу, эсвэл бурхны төлөө агуу том ажлыг хийдэг ч юм уу, түүнтэй ямар ч хамааралгүйгээр бидний гим нүглийн дотроос бурхны шүүлт мөнхийн сүрлийг авах ёстой байсан гэмтнүүд байсан. Гэтэл Эфес 2:4 дээр гэвч биднийг хайрлсан аавга хайраараа өршөөлөөр баян бурхан минь алдаа зөрчил дотор үгсэн биднийг Христтэй хамт амьд болгосон. Өршөөлөөр баян, өршөөл. Үүний өрөвдөх гэж хэлж болно. Биднийг өрөвдөж, бурхны тэр агуу хайраар дамжуулан алдаа зөрчил дотор үгсэн байсан биднийг ямар ч болцолгүйгээр аварсан байна. Бурхны хайр байна. Тиймээс та нар нэгүслэр аврагдсан билээ. Бид энэ гимнүглийн уучлалаа авсан, Есүс сүнс маань аврагдсан. Энэ нь бурхны ивэж өгсөн нэгүсэл байсан байна. Мөн Ром 3:24 дээр бүгд хамт харъя. Ром 3:24-ийг хамт уншицгаая. Христ Есүсийн золилтоор дамжин бурхны нэгүслэр үнгүй зөвтгөгднө. Христ Есүсийн золилт. Золилт гэдэг нь тэр их хэмжээний өрнөөсөө болоод баригдаж явах ёстой хүнийг түндээс төлж өгөн суллаж өгөхийг хэлж байгаа. Гим нүгдээсээ болон шүүлт болон сүрлэг авах ёстой байсан гимтнүүдийн төлөө Есүс өөрөө өмнөөс нь зольж аварж өгсөн байна. Цусаар нь бидэнд золилт, гим нүглийн маань уучлал бий гэсэн. Тиймээс Христ Есүсийн золилтоор дамжин бурхны нэгүслэр үнгүйгээр зөвтгөгднө. Ямар ч төлбөргүйгээр бид аврагтын төлөө хийсэн юм гэж байхгүй шүү дээ. Гим нүглэл хийсэн. Гэтэл Христ Есүсийн золилтоор дамжин бурхны нэгүслэр үнгүйгээр зөвтгөгднө.
Үнэхээр бидний авсан энэ аврал бол Бурхны бидэнд ивэн үнгүүгээр өгсөн нэгүслийн учир юм аа. Аврал ба бидний олж авсан энэ амар тайван мөнхийн ам болон Бурхны хаанчил руу орох тэр алдарсууд найдвар энэ бүхий зүйлийг үнгүүгээр өгсөн байна. Бүх зүйлийг бидэнд ивэж өгсөн. Бурхнаас өгсөн гайхалтай бэлэг юм аа. Аврал, мөнх ам энэ бүгдээрээ эзнээс бидний авсан зүйл. Тэгвэл яах вэ? Үнгүү авснаа үнгүй өг. Бид Бурхнаас хүлээн авсан нэгүслээ ганцхан өөртөө байлгаад талархаад баярлаад явах хүшээ. Түүнийг бусдаж бас мөн хувааж өгөө гэж байгаа. Зарим хүн өөхөх өвчин туссан нэг хүн бай гэж бодъё. Одоо сүүлд хор тавдраар өөхөж байгаа хүмүүс олон байгаа. Гэтэл нэг хүн тэр хор тавдрыг идгэх имтэй бай. Им өглөө. Түүнийг уугаад үнэхээр гайхамшигтайгаар өвчин маань идэгсэн байна. Гэтэл тэр им өөртөө дахиад үлдсэн. Тэгвэл яах ёстой вэ? Өөртөөгөө адилхан тийм хор тавдар туссан өөхөх өвчнөтэй хүнд бас хувааж өгөх хэрэгтэй үстэй. Хор тавдарч идгээдэг тийм сайхан им байна. Өөрөө үнгүү авчихсан. Тэгвэл үхэж байгаа хүнийг хараад зүгээр л орхичих юм бол тэр хүн бол их муу байна. Үнгүүгээр авсан юм чинь өөрөө ч бас үнгүүгээр бусдад өгөж өвчнгийг идгэх хэрэгтэй. Бидэнд өгсөн тэр Бурхны нэгүсэл үнгүүгээр өгсөн, ивэж өгсөн нэгүсэл, гим нүглийн уучлал, аврал, мөнхийн ам, диважн руу орох тэр баталгаат найдвар энэ бүх зүйлийг ивэж үнгүү өгсөн. Гэтэл үүнийг одоо бид бас өөр бусад хүмүүст үнгүүгээр хуваан өгөх хэрэгтэй юм аа. Тийм үстэй. Үхэж байгаа хүнийг амьлуулах юм надад байж байна. Гэтэл түүнийг өөрөө хэрэглчээд өөрөө идэгсэн. За үлдсэн олон байна. Үүнийг жоохон үнэтэйгээр зарьяа гэх юм бол маш муу хүн байгаа үстэй. Үнгүү авснаа үнгүү өгнө гэдэг чинь зохистой зүйл. Есүс 5,000 хүнийг талах хуваан хооллохдоо тийм ээ. Иохан 6 дээр маш олон хүмүүс Есүсийг дагаж явж байсан. Эцгүү тэр зилүүд газар 3 өдрийн турш явсан байна. За одоо гэрлүүн буцаах хэрэгтэй. Гэтэл бүгд л өлсөж байсан. Тиймээс энэ өлсгөлн чигээр явуул гаргагүй нэ. Тэгээд Есүс их санаа зовж байсан байна. Зүгээр явуул гаргагүй. Шавнырыг нэлсэн үг байна. Тэгвэл яах вэ? Бид нэр талах худалдан авчираад өхөө. Та нарт тэдэнд идэх юм өгөх ёстой. Тэгвэл 200 динараар талах худалдан авч тэдэнд идэх юм өгөх үү? Хүн бүр жаахан авлаач гэсэн 200 динарын талах тэдэнд хүрэлцэхгүй штэ. Есүс эзэн та нарт хэдэн талах байна гэж хэлсэн байна. Энд нэгэн хүүгийн авчирсан 5 талах 2 загас үүнээс өөр юм алгаа. Тэр жоохон хүүхч хажууд нь байж байгаад шавнар нь талах байхгүй дээ санаа зовж байгааг нь бас харсан байж таарна. За энийг ч болтугай өргөе. Энийг Есүст өгөөрэй. Үүнийг ч болтугай зооглоорой. Гэ тэр жаахан хүүхд хүртэл өөрийнхөө идэх юмыг өгсөн байна. За тэгсэн шавнар нь түүнийг аваад ирдэг. Бидэнд өөр юм алгаа. За тэгвэл болно гэсэн. Хүмүүсийг суулгаа. Тийм ээ. Шавнар нэг гайхсан байж таарна шүү дээ. Одоо яах гэж байгаа юм болоо гэд. Есүс эзэн тэр талах болон загсыг ерөн залбирсныхаа дараа шавнартаа хувааж өгсөн. Гэтэл бүр ингээл байнга гарч исэн сагснаас нь. За тэгээд тэр талахыг идсэн хүмүүс тийм ээ зөвхөн ирчүүд л 5,000 байсан гэж байгаа. Тэгвэл эмэгтэйчүүд хүүхдүүдийг оруулах юм бол
Бараг 10,000, 20,000 хүн байсан ч гэж болно. Бүгдээрээ идээд үлдсэн өвдөл цөвдлийг цуглуулахад 12 сагс гарсан гэж. Есүс эзэн та нар тэдэнд идэх юм өгөө. Энэ яа гэсэн үг вэ? Эзэн тэр жаахан хүүхдийн өргөсөн 5 далах 2 загас. Түүгээр гайхамшигыг үлдэж. Энийг их гайхшрах хэрэг ерөөсөө байхгүй. Есүс эзэн бол бүтээгч эзэн юм. Бүтээгч нь үгээрээ бүгдийг бүх түмэн бодисыг бүтээж үгээрээ бүгдийг захирдаг. Исая дээр харах юм бол Бурхан үгээ айлдах юм бол тэд хамтдаа зогсдгоо гэж хэлсэн байна. Тэнгэр газар түүний өмнө Тэмээ тэр тэнгэр газар чинь маш нарийн ур ухаан дэс дараалын дагуу хөдөлдөг шүү дээ. Гэтэл сансрагдгүй стоп гэвэл бүгдээрээ зогсох болно. Би тэдний дуудлага тэд хамтдаа зогсдог. Алга бол гэвэл алга болно. Бүтээгч юм аа. Бүтээгч бол өөрийнхөө хүслийнхээ дагуу тэр үг болон хүч чадлаараа удирддаг. Хүн талах барья гэх юм бол эхлээд тариалан эрхлээд одоо 10 юм уу буудай тариалаад түүнийгээ цайруулна. Тэгээ түүнийгээ нунтаглана. Одоо тэгээ жигэндэгсэн жоо хайрдагсэн жоо ямар нэг юм хийх ёстой болно. Гэтэл Бурхан бол тийм үйл явц хэрэггүй. Зүгээр тэр чигтэн шууд талахыг бий болгох боломжтой. Мэдээж 2 загас 5 талах байхгүй байсан ч юу ч байхгүйгээс хооллох боломжтой. Гэхдээ тэр жаахан хүүхэд шавнар дээр авчирсан тэр 5 талах 2 загсыг түүгээр дамжуулан гайхамшигаа үлдэж тэнд маш том утга агуулга байгаа. Бид ч юм Бурханы гарт өргөж эзэн минь ээ. Бурхан минь үүнийг та өөрийн хүслийн дагуу хэрэглээрэй гэх юм бол Бурхан түүнийг өөрөө боловсруулад гайхалтай гайхамшигаа үлдэг болно. За ямар ч үсэн шавнар нь эзнээс хүлээн авснаа үнгүүгээр өгсөн баг. Эзэн бидэнд өгсөн зүйл гэж би. Тэр өгсөн зүйлийг бид бүхэн хуваан өгөх юм бол Бурханы гайхамшиг тэнд бий болно. 1-р Петр 4-р бүлгийг түр харцгаая. 1-р Петр 4-р бүлэг. 1-р Петр 4-ийн 10 11 харцгаая. 1-р Петр 4-ийн 10-11 хамт уншия. Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биедээ Бурханы олон төрлийн нэгүслийн сайн нэрвууд шиг үйлчил. Ярддаг нь Бурханы илэрхийллээр яриг. Үйлчилдэг нь Бурханаас тэтгэгддэг хүчээр үйлдэг. Тэгвэл бүх зүйлд Есүс Христээр дамжин Бурхан алдаршуулгадах юм. Есүс Христэд алдар ба сүр хүч нь үеийн үед байх болтугай. Амен. Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ. Аврагцыг Христэд итгэгч нарт Бурханы өгсөн хүн бүрд өгсөн бэлэг гэж бий. Бурханд үйлчлэн сайн мэдээг тарааж чуулганд үйлчлэх энэ ажлын төлөө хүн бүрд өгсөн бэлэг авьяас гэж байгаа. Хүлээн авсан бэлгээрээ бие биедээ Бурханы олон төрлийн нэгүслийн сайн нэрвууд шиг үйлчлээ. Нэрв гэдэг чинь эзнийхээ эд хөрөнгийг нь хүлээж аваад хариуцдаг хүн. За бидний үгээр баг одоо менежер гэх билүү тийм ээ. Эзнийхээ тэр бүх эд хөрөнгийг нь хариуцдаг хүн. За ингээд олон төрлийн нэгүслийн сайн нэрвууд шиг үйлчлээ. Ярддаг нь Бурханы илэрхийллээр яриг. Энэ юу гэсэн үг вэ? Бид ярихдаа өөрийнхөө бодол, өөрийн шаардлагыг илүүдчилж болохгүй. Бид сурж, цээжилж, тэр сурж авсан Бурханы үгийг яг түүнтэй адилхан зохистой үгийг хэлээ. Бурханы үгэнд зохистойгоор ярь. Үнэхээр Бурханы үгтэй ямар ч холбоогүй хамааралгүй үг хэлж байгаа бол тэр бол худлаа үг.
тэр нь маш том асуудлыг үүсгэж болдог. Бид нар ярихдаа хүртэл Библиэлд ингэж гардгаа гэж хэлэхгүй байсан ч гэлээ бидний сурсан үг бол зохистой. Яг л Бурхны үгийг хэлж байгаа юм шиг хэлээрэй гэсэн байна. Үйлчлдэг нь Бурхнаас тэтгэгдэх хүчээр үйлдэг. Үйлчлдэг нь гэсэн. Үйлчлэл гэдэг чинь өөрийн золиослыг хэлж байна. Би ийм зүйл хийсэ. Би авьяастай болохоор тийм ээ Бурханд бид авьяасаа өргөлөө. Эсвэл надад эд хөрөнгө байсан. Би олныгоо өргөсөн. Ингэх юм бол өөртөө л алдар болно үстэй. Бурхан алдар болохгүй байна. Бурханаас тэтгэгдэх хүчээр үйлдэг. Давид өөрийнхөө бүхий л зүйлийг өргөснийхөө дараа бүх зүйл Бурханаас өгсөн. Таны мутраас л бид танд өргөсөн төдий юм аа. Яг адилхан бид ч мөн үйлчлэх үедээ өөрийнхөө хүчээр өөрийнхөө зүйлээр би үйлчилсэн юм бишээ. Харин Бурханы өгсөн зүйл Бурханаас тэтгэгддэг хүчээр үйлдэг. Тэгж хийж байж тэгвэл бүх зүйлд Есүс Христээр дамжин Бурхан алдаршуулгадах юм аа. Бурханы алдрыг хүн таслах ч юм уу эсвэл хааж болохгүй юм. Бүхий зүйлийг Бурханаас авснаа Бурханд өргөж, Бурханаас хүлээн авсан зүйлээрээ үйлчилж. Мөн 1-р Коринт 9:16-г мөн харцгаая. 1-р Коринт 9:16 Баби унши 1-р Коринт 9:16 яагаад гэвэл энэ алба надад тохиогдсон тул сайн мэдээг тунхагласнараа сайрхаад байх юм надад алга. Хэрэг би сайн мэдээгээс тунхаглавас золгүй. Илж Паул Шинэ гэрээний 14 номыг бичсэн. Илж Паулын амьдрал бол тэрээр аврагдсанаас ахуулаад Ромд очин сайн мэдээ тарааж амиа алдах хүртлээ тэрээр ямар ч амрах завгүйгээр сайн мэдээг тараасан. Сайн мэдээ тарааж байгаад хоригдсноороо илүү олон бөгөөд тоо томшгүй занчуул саваагаар 3 занчиж чулуун цохиулан үхээд хотын гадаа гаргаж хайсны дараа эргэж босч ирээ дахиад сайн мэдээ тараадаг. Байнгын дутуу нойр, үлдэл, цангал, хүнсээр хомсдох, ноор нүцгэрэл, даарл, хөрөл дунд. Гэтэл өөртөө сайрхах юм байхгүй гэсэн байна. 1-р Коринт 15 дээр харах юм бол би тэд бүгдээс илүү зүтгэсэ. Гэхдээ Бурхны нэгүслэр би одоогийн би болсон. Бурхны өгсөн зүйл шүү дээ. Надаас гарсан зүйл гэж үж байхгүй. Зөвхөн Бурхан л алдрыг өргөхийн тулд. Тиймээс Бурхны өгсөн зүйлийг зөв зохистой хэрэглэхгүй бол сайн мэдээг тунхаглавас би золгүй гэсэн байна. Сайрхах юм байхгүй гэсэн байна. Хүссэн хүсээгүй хийх ёстой зүйл. Хийхгүй бол болохгүй зүйл гэсэн үг. Имээс Илж Паул тийм их хичээл зүтгэлийг гарган сайн мэдээг тараасан. Гэхдээ өөрөөрөө сайрхаагүй. Бүгд Бурханаас Бурхны өгсөн нэгүсэл юм аа. Үйлс 20:24 дээр харах юм бол гэвч би Бурхны нэгүслийн сайн мэдээг гэрчилж эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юмн чинээ бодлого явж ирсэн. Илж Паул Дамаск руу Есүс итгэдэг хүмүүсийг барих гэж байсан. Тэгэл Есүс үзэгдсэн. Тэгээд хөсөр унаа түүнээс ахуулан сайн мэдээг тараасан. Зөвхөн Бурхны нэгүслийг дамжуулахын тулд Бурхан Илж Паулыг харь үндэстний элч болгон босгосон гэсэн. Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг Бурхны нэгүслийн сайн мэдээ. Нэгүсэл гэдэг чинь Бурхан цорын ганц хүүгээ загалмай дээр өхөөлөн бүхий л тэр үнэт цусыг нь урсгаж авралыг гүйцэлдүүлсэн. Бурхны биелүүлсэн тэр нэгүслийн сайн мэдээг гэрчилж үүрэг албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юмн чинээ бодлого явж ирсэн. Сайн мэдээг тараана гэдэг тэр үүргээ гүйцээхийн тулд би өөрийнхөө энэ махбодын амийг 100 удаа байсан ч би үхэж чаднаа. Юмн чинээ бодлого явж ирсэн.
Тийм учраас Паулд айх юм гэж байхгүй шүү дээ. Үхэх юм бол түрэгхэн эзний өмнө очино, амьд байх юм бол сайн мэдээг тараана. Тэгээд Илч Паул хэлэхдээ 1-р Коринт 11:1 дээр би Христийг дуурайдаг шиг намайг дуурайцгаа. Есүс эзэн Бурхныг махбодоор харуулсан нэг. Шавнар нь Есүсээс эзэн минь ээ, бидэнд эцгээ харуулаач гэсэн. Бурхан эцгээ бидэнд харуулж өгөөч. Бид нар нэг ч удаа харсангүй гэсэн. Гэтэл Есүс юу гэсэн бэлээ? Намайг харсан хүн нь эцгийг харсан. Гэтэл бидэнд эцгээ харуулаач гэж чи яаж хэлнэ вэ? Харагдахгүй байгаа Бурхан махбодын төрхөөр гарч ирсэн байгаа нь Есүс шүү дээ. Хинч Бурханыг хараагүй. Харин эцгийн өвөрдөх цор ганц төрөгч Есүс Бурханы хүн төрхөөр үзэгдсэн төрх нь байна. Бурханы хайр, Бурханы үг, Бурханы хүч чадал. Есүсийн үйлсэн бүх зүйл Бурханы хийсэн зүйл юм. Намайг харсан нь эцгийг харж байгаа хэрэг. Есүс явсныхаа дараа яасан бэ? Илч Паул би Христийг дуурайсан гэсэн. Илч Паул түүний бүхий л амьдрал Есүс Христийг харуулсан хэрэг байсан. Есүс Христ Илч Паулаар дамжуулан дахин дүрээ олсон гэж болно. Би Христийг дуурайдаг шиг хэн ингэж өөр хэлж чадах вэ? Намайг дуурайцгаа. Тиймээс олон хүмүүс Илч Паулаас үлгэр жишээ авч Илч Паулыг харсан хүмүүс чуулгандаа үлгэр жишээ болж эзнийг даган амьдэрдэг тийм үйл хэрэг бий болж байсан байна. Тиймээс Галат 6:17 дээр харах юм бол бидээ Есүсийн оромнуудтай. Есүсийн ямар орон бэ? Зовлонгийн ором Илч Паулаар дамжуулан харагдсан байна. Есүс гим нүгэлгүй тэрээр цаазын ялыг аваад Ромын цэргүүд Есүсийн нүрэлөө нулиман нүрийг нь алгадаж саваагаар толгойг нь занчиж чи евдэчүүдийн хаа юм уу? Тэгвэл хаан болооч гэд янз бүрийн хараал зүхлийг хэлсэн. Есүс зүгээр л байж байсан. Тэр зүхэгдэж байхдаа хариуд нь зүхээгүй, зовн тарчилж байхдаа занал хийлээгүй. Есүс та нар намайг хэн гэдгийг мэдэхгүй байна уу? Та нар намайг хэн гэдгийг мэдэхгүй болохоор ингэж юм. За нэг харж байгаарай гэж ерөөсөө хэлээгүй. Чимээгүй хүн тэр бүхий л ичгүр сонжоорыг аваад загалмайг үүрэн тэр аимшигтай ташуурдалтыг амсаж загалмайг үүрэн явж байхдаа бүдэрч унсан. Голготын толгойд дээр очиод өглөө 9 цагаас өдрийн 3 цаг хүртэл өлгөгдөн үхсэн байна. 6 цагийн турш Есүс загалмай дээр тэр ичгүр зовлон бүгдийг авсан байгаа. Гүйцэлдлээ гэсэн. Есүс биднийг аврахын тулд ямар их зовлон гэдэлсэн бэ? Илч Паул түүний хойноос дагаад л явсан байна. Бидэнд өгсөн бүхий л нэгүсэл нь эзэн бидний төлөө загалмай дээр үхэх хүртэл явснараа түүнийгээ өгсөн. Нэгүслийн сайн мэдээ. Нэгүслийн сайн мэдээг тараахын тулд Илч Паул хүртэл бүх насаа тэр бүр хэлхийн аргагүй зовлонгуудыг эдэлсэн байгаа. Зөвхөн Илч Паулч биш ээ. Үйлс номын тэр үед анхан чуулганы үеийн тэр элчнэр сайн мэдээ тарааж байгаад бүгд амиа алдсан. Үйлс 3:6 дээр Есүс Тэнгэрээр дөргөгдсөний дараа элчнэр сайн мэдээг тарааж байгаад Иерусалимийн цайзын өмнө тэр гуйлгуудыг суун хүн байсан тийм ээ. Петр, Иохан урдуур нь өнгөрч байгаад тэр суун говчтой хүн өөрөөс нь тийм ээ зоос өгөөч гэсэн. Гэтэл Петр юу гэсэн бэ? Надад алт мөнгө байхгүй.
Харин өөрт байгаагаа л би чамд өгье. Назарын Есүс Христийн нэрээр босоод явагтун. Үнэхээр элч нар мөнгөгүй байсан юм шиг байна. Алт мөнгө юу ч байхгүй. Чамд өгөх юм алга. Гэхдээ өөрт байгаагаа би чамд өгье. Есүс Христийн нэрээр босоод яв. Тэр суунгуйчтай хүн бүх насаараа босож явж үзээгүй. Зүгээр суудаг, гуйлагч хүн шууд өсрээд босоод ирсэн. Тэгээд бүр гүүгээд тэгээд Есүсийг шавнырыг дагаад явсан. Гайхалтай байгаа үстэй. Өөрт байгаагаа л би чамд өгье. Хүмүүсээ бид нар тийм гайхамшиг үйлдэж чадахгүй ч гэлээ. Бидэд байгаа зүйл гэж би шүү дээ. Юу илээ? Бидэнд өгсөн тэр сүнслэг нэгүсэл. Надад өгсөн эрүүл мэнд, залуу нас, авьяас. Бурхны надад өгсөн бүхий л зүйл эзних юм аа. Өөрт байгаагаа л чамд өгье. Бидэнд байгаа бүхий л зүйл бол Бурхны бидэнд өгсөн зүйл юм. Түүнийг Бурхны ажлыг гүйцэлдүүлэхэд сайн мэдээг тараахад хэрэглэх хэрэгтэй. Энэ бол миний юм аа гэж. Бурхан түүнд тэгвэл өөрийн гайхамшигыг гүйлтэнэ. 2 дугаар Коринт 6-гийн 11 дээр харах юм бол 2 дугаар Коринт 6-гийн 11-ийг түр харцгаая. 6-гийн 11. 6-гийн 10 дугаар ишлэлийг хамт уншия. 10. Гутрангүй юм шиг боловч үргэлж баяр хөөртэй, ядуу хоосон юм шиг боловч олон хүнийг баян болгогчд, юмгүй юм шиг боловч бүгдийг эзэмшигчд мөн. Илж Паул гутрангүй юм шиг боловч үргэлж баяр хөөртэй. Яагаад гэхээр Паул болон хамтдаа явж байсан тэр сайн мэдээг тараагч нар, итгэгч нар маш олон зовлон бэрхшээлийг туулсан байна. Гэхдээ тэр хүмүүс гутрангүй юм шиг боловч үргэлж баяр хөөртэй байсан. Ташуурдуулах юм бол эзний сайн мэдээг тарааж байгаа тэр хавчлаг зовлон авсандаа баярлдаг байж. Шоронд хоригдоод Үйлс 16 дараах юм бол Паул, Силас хоёр Филиппойд сайн мэдээг тарааж байгаад баригдаад хувцаа тайлуулан занчуулдаг. Тэгээд гүн шоронд хоригдсон. Дээрээс нь гав дөнгөтэй байсан. Тэгсэн шүн дунд яасан бэлээ? Магтан дуулж залбирдаг. Эзний нэрийн төлөө ийхүү зовсондоо баярлалдаж байв гэж байгаа. Гутрангүй юм шиг боловч үргэлж баяр хөөртэй. Ядуу хоосон юм шиг боловч олон хүнийг баян болгогчд. Энэ юу вэ? Гим нүглийн уучлалыг авч, сүнсийн авралыг авсан, Бурхны хүүхэд болсон тэр гайхалтай нэгүслийг өгсөн юм чинь түүнээс илүү бэлхэм дүүрэм зүйл гэж өөр юу байх вэ? Тиймээс олон хүнийг баян болгогчд, юмгүй юм шиг боловч бүгдийг эзэмшигчд мөн. Үнэхээр Христэд итгэж хүмүүс сонин хүмүүс тийм ээ. Юу ч байхгүй мөртлөө баяр хөөртэй байж талархдаг. Бүхэл зүйлийг өөрийн болгосон байдаг. Бурхны бидэнд өгсөн. Бидэнд өгсөн тэр бүхэл зүйл миний биеч, миний энэ залуу нас, эрүүл мэнд, авьяас биелэг, энэ эд материал хүртэл бүгд эзних юм аа. Бүгд мэднэ үстэй. 1-р Коринт 6-гийн 19 дээр та нар өөрсдийг бишээ. Үнтэйгээр худалдан авсаа. Тиймээс биеэр Бурхныг алдаршуул. Эзний үнэт цусаар миний биеч сүнсч эзэн худалдаж өгсөн байна. Аврагч Есүс Голготын дээр урсгасан бүх цус усаараа миний бүх махбод ба сүнсний үнийг төлөн худалдан авчээ. Эзний үнэт цусаар миний бие сүнсний үнийг нь төлөн худалдан авсан. Өөрсдийг биш бөгөөд үнтэйгээр худалдан авсан. Тэгвэл яах ёстой вэ? Эзний зүйлийг эзэнд өргөх хэрэгтэй. Биеэрээ Бурхныг алдаршуул. 1-р Коринт 7-гийн 13 дээр та нар үнтэйгээр худалдан авсан юм аа. Өөр орчуулган дээр нандин төлөөсөөр худалдаж авсан гэж байгаа. Ямар үнэтэй хөл төлсийг төлсөн бол хүмүүсийн бол бүү болоо. ертөнцийн боол, гим нүглийн боол болж болохгүй. Ямар ч хүний боол болж болохгүй. Өөрийн махбодын боолч болж болохгүй. Эцэг эхээсээ илүү тэр дээр нь бурхан оршино.
эцэг их маань тийм ээ Бурхны хүслийн дагуу биш зохисгүй байх юм бол аав ээжтэй ч одоо дуулууртай байх аргагүй юм. Мэдээж төрүүлж өсгөж өгсөн. Гэхдээ бидний сүнсний төлөө бидний авралын төлөө үхээгүй. Бидний сүнсний төлөө аврахын тулд үхсэн эзэн. Түүнийг бодож үзэх юм бол миний бүхий л зүйл Бурхных юм аа. Тиймээс Ром 14-р бүлгийг түр харцгаая. Ром 14-р бүлэг. Ром 14-ийн 7-8 хамт уншицгаая. Бидний хинэн ч өөрийнхөө төлөө амьдрдаггүй. Хинэн ч өөрийнхөө төлөө үхдэггүй. Бид амьдралаа жизний төлөө амьдрдаг. Бид үхлээ жизний төлөө үхдэг. Тиймээс амьдрсан ч үхсэн ч бид эзнийг. Бидний хинэн ч гэсэн байна. Тийм ээ? Аврагдсан бид бүхэн. Ахан дүүснэр энд олон байна, тийм ээ? Бидний хинэн ч өөрийнхөө төлөө амьдрдаггүй. Хинэн ч өөрийнхөө төлөө үхдэггүй. Зөв үү? Тийм үү? Мэдээж энэ зүйл үү? Бидний дунд хинэн ч өөрийнхөө төлөө амьдрдаг нь олоон, үхдэг нь олоон гэх юм бол болохгүй үстэй, тийм ээ? Яагаад гэвэл 2 дугаар Коринт 5:14 дээр бүгдийн төлөө үхсэн тул бүгдийн төлөө үхсэн, тийм үү? Биднийг мэдээгүй байхад биднийг аврахын тулд Бурхны цорын ганц хүү над шиг гэмтний төлөө үхсэ. Тиймээс биднийг аварсан байна. Биднийг Бурхны хүүхдүүд болгосон. Тэгээд тэрээр бүгдийн төлөө үхсэн бөгөөд амьд байгсад эзэн бидний төлөө үхснээрээ бид нэр амьд болсон байгаа. Сүнс маань аврагдсан. Амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бусаа. Тэр Бурхны нэгүслэр аврагдсан хүн дахиж өөрийнхөө төлөө бус харин өөрийнхөө төлөө үхээд амьдлуулагдсан түүний төлөө амьдрнаа. Энэ нэгүслийг ухаан аврагдсан хүн үлдсэн амьдралаа дахин өөрийнхөө төлөө амьдрдаггүй. Өөрийнхөө төлөө үхдэгч үгүй. Амьдралаач үхлээж бид бол эзних юм аа. Амьдрсан жизний төлөө, амьдарсан жизний төлөө, үхсэн ч би эзний төлөө. Тэг бүхий л зүйл эзний төлөө үхий гэсэн сэтгэлийн бэлтгэлтэй хүн. Эзний төлөө зөв амьдарч чаднаа. Манай шуулганд олон номлогч нар бий. Орон даяар байгаа номлогч нар, пасторууд, за дээрээс нь гадаад сайн мэдээ тарааж байгаа. Манай номлогч нар, пасторуудын байнгын хамтдаа орил хашгирдаг энэ ураа бий. Бүгдээрээ амьдрахад сайхан газрыг хайх биш, эзэнтэй хамт сайн мэдээний төлөө үхэхэд сайхан газрыг хайцгаая гэж. Тийм үстэй. Энэ үг дамжуулагч болж байна. Номлогч болж байна гэдэг чинь ямар шин мэрэгжилтэй болж байгаа биш. Бүр сайн мэдээний төлөө үхье гэж шийдсэн бахна. Илч Паул шиг Бурхны нэгүслийн сайн мэдээ, нэгүсэл Бурхны цорын ганц хүү үхэж тэр нэгүслийг дамжуулах юм. Түүний төлөө би өөрийн амийг юмн шинэ бодлого явж ирсэн. 100 удаа байсан ч би тийхүү үхнэ. Ийм сэтгэлийг tähiхгүй бол энэ асуудал бий болдог. Бидний хинэн ч өөрийнхөө төлөө амьдрдаггүй. Хинэн ч өөрийнхөө төлөө үхдэггүй. Өөрийнхөө төлөө амьдрах эрхч байхгүй, өөрийнхөө төлөө үхэгч эрх байхгүй юм. Амьдралаа жизний төлөө амьдрдаг, бид үхлээ жизний төлөө үхдэг. Тиймээс амьдрсан ч үхсэн ч бид эзних ээ. Яагаад? Эзэн Бурхны цорын ганц хүү над шиг гэмтний төлөө өмнөөс минь үхсэн учраас тиймээс биднийг мөнхийн тэр сүрлээс аварсан. Миний сүнс би ч одоо эзнийг болсон учраас эзний хүслийн дагуу амьдрсан ч үхсэн ч. Эзний төлөө үнэхээр амьдрдаг хүн. Эзний төлөө үхэх эрх нь байдаг. Эзний төлөө үхье гэсэн сэтгэлийн шийдвэртэй хүн эзний төлөө зөв амьдарч чаддаг. Үүнийг санаж гинөө? Тиймээс амьдрсан ч үхсэн ч бид эзних. 10 дугаар ишлэлээр за 9-ийг нэг харъя. За хамт уншъя.
Үүний төлөө Христ үхээд амьлсан. Юуны төлөө вэ? Аврагдсан хүмүүсийн төлөө үхсэн ч амьдэрсэн ч эзний төлөө. Тэр ажлын төлөө Христ үхээд дахин амьлсан. Аврагдсан хүн тийхүү амьдарч эзний төлөө үхэх ёстой гэж хэлж байна. Үхсэн амьд аль альнийх нь эзэн байхын тулд юм аа. Амьд ба үхсэн амьдэрсэн ч үхсэн ч эзэн болно гэсэн. Энэ илүү баталгаатай байх ёстой. Өөрийнхөө төлөө амьдарч байгаад өөрийнхөө төлөө үхэх юм бол сохор зоосны ч үн төрөхгүй. Христэд итгэгч хүн өөрийнхөө төлөө амьдраад үхэх юм бол ингэж хэлэхэд эвгүй байгаа ч гэлээ. Энэ бол хараагдсан хэрэг юм аа. Ийм байж болохгүй. За тиймээс бид үлдсэн амьдралаа бидэнд байгаа бүхий л зүйл Давидын хэлсэн шиг таны мутраас бид танд иргэн өргөсөн л юм аа. Цаг хугацаагаа өргөдөг ч юм уу, эсвэл залуу насаа өргөдөг ч юм уу, эсвэл эрүүл мэндээ өргөдөг ч юм уу, өөрт байгаа эд материалаа өргөдөгсөн ч юу. Энэ бол эзний зүйлийг эзэнд өргөсөн л төдий юм. Эзэн бидэнд тэр агуу нэгүслийг үнгүүгээр өгсөн учраас бид өөрсөд байгаа зүйлээ Бурханд үнгүүгээр өргөх хэрэгтэй. Сүрэх хүмүүсийг Бурхан хүмүүст Бурханы нэгүслийг хувааж өгөх хэрэгтэй. Аврагдсан ахын дүүс нартай шаардлагатай зүйлийг хувааж өгөх хэрэгтэй. Бидэнд байгаа зүйлсээ Бурханд өргөж, өөрийнхөө зүйлийг бусдад өгөж, өөрт өгөгдснөө Бурханд тэр хүмүүст хувааж өгдөг байна. Бурхан надад өгсөн зүйл бол надтай болон миний гэр бүлийнхний төлөө хэрэглээ зогсохгүй тэр хэрэгтэй байгаа бүхий л хүмүүст хувааж өгөх хэрэгтэй. Надад даатгсан зүйл. Түүнийгээ би атгаад, зуурчаад энэ бол минийх гэж бодоод өөрийнхөө дур зургаараа хэрэгжилж ирээсэ болохгүй. Энийг яг зөвөр ялган салгах хэрэгтэй юм. Мэдэж гэнэ үү? Мөнгө хэрэг олсон бол түүнийг сайн тооцоолох хэрэгтэй. Өөртөө болон гэр бүлийнхээ төлөө хамгийн бага чинийг нь хэрэгжилж, үлдснийг нь сайн мэдээ тараахын тулд, сайн мэдээ тарааж аврагдсан ах дүү нарынхаа төлөө шаардлагатай зүйлд үүнийг урсгаж гаргах хэрэгтэй. Яг үнэндээ мөнгө олохоосоо илүү, тийм ээ, мөнгө олно гэдэг хэцүү шүү дээ. Тэгээ зөвөр ашиглана гэдэг бүр илүү хэцүү гэж байгаа. Мөнгө хэрэгжилж байгааг нь харах юм бол за ийм юмд хэрэглэхгүй байвал сайнсан да. Жин олоход хэцүү. Хэрэглэх нь түүнээсээ ч хэцүү гэж байгаа. Зөв хэрэглэнэ гэдэг. За энэ эд материалтай холбоотой гарсан зүйл яриа гарсан учраас Христэд итгэгч нарын амьдралын зорилго, тэр үн цэн ямар байна вэ гэдэг мэдхийн тулд тэр хүн мөнгөө яаж хэрэглэж байгааг харахад болно. Бурхан ч бас тийм ээ их хэмжээний мөнгөний төгөх үе бий. Үгөрүүлдэг нь бас баяжуулдаг нь Бурхан гэсэн шүү дээ. Тэгэхээр заримдаа Бурхан гэдэг шууд мөнгө их хэмжээгээр өгөх үе бий. Тэгээд яаж хэрэглэх нь вэ гэдгийг харна. Үүнийг зөвхөн өөрийнхөө төлөө, сэтгэл ханамжийнхаа төлөө дур зоргоороо хэрэглэж байна уу? Тэрийг үнэхээр ирэхмээр Бурханы тэр хүсэл алдрын төлөө хэрэгжилж байна уу? Түүнийг харах юм бол тэр хүний итгэлэн ч юм уу, эсвэл тэр хүний альва юмны хандах үн цэн, амьдралын зорилгыг бүр 100% мэдэж болно. Тэгэхээр зоос бол хүний зан чанарын сорил гэж хэлдэг. За ингээд их хэмжээний мөнгө өгөө. За одоо өөрийнхөө хүснээр хэрэглээрээ. Тэгээ яаж хэрэглэж байгааг харах юм бол 100% тэр хүнийг мэдэж болно. Үн цэнэ яг юунд тавьж амьдрч байна, амьдралынхаа зорилго юу байна?
Яг үнэн шүү. За тиймээс мөнгийг зөв зохистой хэрэглэнэ гэдэг нь илүү хэцүү гэж хэлж байгаа юм. 1-р Тесалоник 2:8-ыг түр харцгаая. 1-р Тесалоник 2:8. Та нарын төлөө халуун сэтгэлийн улмаас бид та нарт зөвхөн Бурхны сайн мэдээг бос өөрсдийгөө өгөхөд ч баяртай байсан. Учир нь бид та нарт хайртай болсон. За энэ дээр Илч Паул болон Силас, за Силуан гэсэн байгаа. Силасыг хэлж байгаа. Тимот энэ гуруула Тесалоникт тэр чуулган руу явуулсан үг байна. Та нарын төлөө халуун сэтгэлийн улмаас бид энэ элчнэр Тесалоник итгэгч нарыг үнэхээр хүсэн үлээж зөвхөн Бурхны сайн мэдээг бас өөрсдийгөө өгөх гэж баяртай байсан. Учир нь бид та нарт хайртай болсон. Зөвхөн сайн мэдээг бус гэсэн. Зөвхөн сайн мэдээг тараагаа зогсчихсан юм биш. Бүр амнасаа өгөхийг ч хүссэн гин. Энэ нь учир нь бид та нарт хайртай болсон. Сайн мэдээг тарааж байгаа хүн сайн мэдээг тараагдаад бид нар сайн мэдээг тараасан юм чинь та нар намайг надад одоо үйлчлээ. Идэх юм өгөө. Энэ байх ёстой юм шиг болооч тийм сэтгэлийг тээж болохгүй. Сайн мэдээг тараах юм бол эхлээд Бурхны хаанчил ба зөвхт байдлыг хайх түнтэйгвэл тэг юу гэдэг вэ? Энэ бүхнийг юу лээ? Махбодод хэрэгтэй бүх юмыг нэмж өгөх болно. Эзний ажлыг зөв хийж байгаа хүн Бурхан тэр хүнийг үхэх гээд орхихгүй. Тэр хүний амьдралыг нь хариуцдаг. Хүн туслахгүй бол Элияг алъя гэж хөөжсөн хүнээс болоод Элия тэр булгийн ойролцоо нуугдж байсан. Өглөө оройны хоолыг нь хэрэг талах мах авчирж өгдөг байсан. Тэгээд тэр талах махыг идэн тэр булгийн уснаас уун. Хүн туслахгүй байх юм бол хэрэг хүртэл хоол авчирж өгч. Энэ бол гайхамшиг шүү дээ. Бурхан хэрэгтэй гэвэл амьтныг ч хэрэгэлдэг. Тиймээс бид эзний төлөө эзний хүслийн дагуу ямар нэгэн зүйлийг хийнэ гэвэл түүний дараа Бурхан түүнийг хариуцдаг байна. Энэ үнэхээр зүрдэггүй байгаа. Бурхан мэддэг. Бид энэ үнэнд итгэдэггүй болохоор л тэгдэг байна. Тиймээс зөвхөн сайн мэдээг бусаа өөрсдийгөө өгөхөд ч баяртай байсан. Илч Паул Тесалоникийн ахан дүүс нарт зөвхөн Бурхны сайн мэдээг бос өөрсдийгөө өгөх гэж баяртай байсан. Учир нь бид та нарт хайртай болсон. Их хүн хүүхдүүдээ асрах мэт зөөлөн байсан. Үнэхээр гайхалтай үг байгаа. Бидний хүртэлийн сайн мэдээ ирэх хүртэл ямар олон хүмүүсийн сайн мэдээг тарааж байгаад үхэлсэн болоо. Мэдэх болоо. Маш их хүмүүс энэ сайн мэдээг тарааж байгаад үхсэн. За би анх сайн мэдээг тарааж байхад хэдэн жилийн турш сайн мэдээ тарааж байгаа хүнд цалин гэдэг юм анхнаасаа байдаггүй гэж би боддог. Угаасаа байхгүй. За тэгээд одоо зочид ирнэ. Тэр хүмүүс одоо ингээл юм тавьж өгөх хэрэгтэй штэ. Гэтэл ингээл тэр будааны саваа ухаад юм гарахгүй байгаа юм. Зочин ирэхэд бол дайлах хэвээр. Гэтэл санаа зовоогүй. Угаасаа Бурхан хариуцж байгаа гэд. Дараа нь Чежо арал дээр очиод семинар хийж байгаад энэ асуудал бүрэн шийдвэрлэгдсэн баг. Өдөр тутмын хүнсийг хайрлаач. Бидэнд өдөр бүрийн хүнсийг мань хайрлаач гэсэн. Үнэхээр тийм ээ. Тэр будааныхын савнд нэг сарын хүнсийг хийж тавьчаад өдөр бүрийн хүнсийг хайрлаач гэвэл жоо сонирн байна уу?
тэгэж овоолсон ч гэлээ өдөр бүрийн хүнсийг хайрлаж залбирах хэрэгтэй. Өдөр бүрийн хоол хүнсийг Бурхан хариуцдаг. Харин оронд нь өдөр бүр бид хийх ёстой зүйл юу идэх вүлээ, юу уух вүлээ, юу өмсөх вүлээ гэж санаа зовох хүшээ. Харин яавал эзэнд тааламжтай байж, яавал сайн мэдээг тарааж, яаж эзний төлөө ажиллах вэ? Түүнийг л хийчих юм бол өдөр бүрийн бидний энэ амьдралыг Бурхан хариуцж байдаг. Энэ бол үнэхээр гарцаагүй Бурханы амлалт байгаа. Бид эзний сайн мэдээг тарааж хүний сүнсийг авралт хүргэн аврагдсан хүн түүний дараа бүн дахиад ирэх хэрэгтэй. Туслах ёстой байх нь үр хүүхэд төрүүлчгээд өсгөж эцэг их нь зов зүтгэдэг сайн мэдээг тараагаад аврагдлаа. Аврагдсан хүмүүс ахан дүүс нар тэр хүмүүсийг итгэлээр өсгөтөн дахиад туслах хэрэгтэй. Боломжтой бол тэр ахан дүүс нь эзний төлөө амьдрахад нь туслах хэрэгтэй. Төрүүлээд аврагдсан хүмүүс, хожим аврагдсан хүмүүсээ итгэлийн хуваар туслаа зогсохгүй, махбодын хуваарч бас туслах хэрэгтэй юм аа. Мэдээж энэ зүйл. Туслах хэрэгтэй. Бид нар сайн мэдээг тараахын төлөө золиослж аврагдсан хүмүүс туслахын тулд бид өөрсдийнхөө бүхий зүйлийг золиослон юу ч эргүүлээд шаардах хэрэггүй. Нэхэх хэрэггүй. Би чам тусалсан юм чинь та нар ч надад жоохон тусал. Ийм болцол байж болохгүй. Тусалсан бол тэгэл дуусах хэрэгтэй. Дахиж эргүүлээд юм нэхэх хэрэг байхгүй. Хэрвээ буруудах юм бол энд алдаа гарна. Асуудал бий болно. Исая 55-ийн 1 дээр харах юм бол 55 дугаар бүлгийг түр харъя. Исая 55-ийн 1-р ишлэл. Нэгийг хамт уншъя. Цангасан бүгдээ ус руу эргэтэн мөнгөгүй нь ирж худалдан авч идэгтэн ирж мөнгөгүй үнгүүгээр дарс сүү худалдан авагтун. Цангасан бүгдээ махбодын цангасныг хэлээ зогсохгүй сүнсний цангааг хэлж байна. Ус руу эргэтэн Бурхны нэгүсэл. Иохан 4:14 дээр харах юм бол миний өгөх уснаас уух хинч хизээш цангахгүй. Мөнх амьд ориглох булгийн ус болно. Эзний өгдөг тэр жинхэнэ амар тайван сэтгэл ханамжийг хэлж байгаа. Ирж мөнгөгүй үнгүүгээр дарс сүү худалдан авагтун. Бурхны нэгүсэл үнгүүгээр өгдөг юм хинт ч байсан үнгүүгээр өгнө. Хүүд итгэдэг хинч мөхөхгүй харин мөнх амьтаа болно. Гим нүглийн уучлалыг авч мөнх амьтаа болон деважинд очих тэр гайхалтай нэгүслийг үнгүүгээр өгдөг гинэ. Гайхалтай биш вэ нүү? Тэр агуу нэгүслийг өгсөө. Тэгвэл өөр юуг өгөхгүй байх вэ? Бидний сүнсийг аврахын тулд өөрийн цорын ганц хүүгээ загалмаа дээр үхэл хүртэл өгсөн эзэн. Бид аврагдаад эзний хүслийн дагуу амьдрахын тулд тусалдаг. Аврагдмагц. За ингээ боллоо. За деважинд очиод уулзъя гэдэг биш ээ. Үеийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байгуулна гэсэн. Зөвхөн хамтдаа байгаа зогсгол уу? Бидэнд байнга туслана. Бид Бурханаас авсан түүнийг алдагдсан сүнснүүдийн төлөө тарааж, авралт хүргэж, аврагдаад итгэлээрээ сул байгаа хүмүүс итгэлээрээ өсөхт нь, итгэлийн амьдралаар амьдрахт нь бид нар туслах хэрэгтэй. Усыг үнгүүгээр өгсөн ч гэлээ. Тэр усыг зөөх сав байх хэрэгтэй биз дээ. Сав нь байх ёстой. Бурхан нэгүслийг үнгүүгээр өгдөг. Тэр нэгүслийг бид дамжуулахын тулд өөрсдийн цаг хугацаа, эд материал, эрх чөлөө, өөрсдийнхөө тэр усны савыг хүртэл Бурхны нэгүслийг дамжуулахад бид нэр хэрэглэх ёстой. Тиймээс сүнслэг нэгүслийг ч өгсөн. Мөн эд материалыг ч өгсөн. Золиослол, үйлчлэлийг бид өөрсдөө өгсөн Бурхны тэр хүслийн дагуу эргүүлээд эрхмээр хэрэглэх хэрэгтэй. Матай 20:28-ыг нэг харъя. Матай 20-28 дугаар ишлэл.
Хамт уншицгаая. Үүнчлэн хүний хүү үйлчлүүлэхийн тулд бус харин үйлчлэхийн тулд бас олонний төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ гэв. Есүсийн үгэн дээр би энэ ертөнцийн ирсэн нь би үйлчлүүлэхийн тулд бус юм аа. Харин үйлчлэхийн тулд юм. Гүн чин Бурхантай адил тэр алдар суут нэгэн ариун нэгэн энэ ертөнцийн ирээд энэ гим нүглээр дүүрэн хүмүүст үйлчилнэ гэсэн байна. Тиймээс хүний хүү үйлчлүүлэхийн тулд бас харин үйлчлэхийн тулд бас олонний төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ. Есүс үйлчлэх ажлыг хийж өөрийнхөө амийг гим нүглийг золих тэр золилт болгон өгөхийн тулд ирсэн байна. Эзэн бидний төлөө ямар агуу золиос гаргасан бол түүгээр дамжуулан аврагдсан бид одоо яах ёстой вэ? Тэр эзний нэгүслийг мөн өөр бусад хүмүүст дамжуулан тэр ажлын төлөө итгэлээр сул ахан дүүснийхээ төлөө золиослох хэрэгтэй. Үйлс 20-ын 33-аас 35 дээр харах юм бол Илч Паул ингэж хэлсэн байна. Хэний ч мөнгө эсвэл алт хувц сунарт би шунхаараагүй. Миний болон надтай хамт байгсдын хэрэгцээний төлөө энэ гар минь үйлчилж байсан. Тэр гайхалтай илч хүртэл ажил хийнгээ сайн мэдээд тараас. Миний болон надтай хамт байгсдын хэрэгцээний төлөө. За би ч гэсэн үүнийг бас нэг сурж үзээгээд сайн мэдээд тараанга мөнгө олдог ажил нэг хэдэн удаа хийх гэж үзсэн. Хоёулангийн зэрэг хийх боломжгүй юм байлээ. Яг болохын үед болдог. Гэхдээ сайн мэдээд тараахад саад болдог учраас Илч Паул сайн мэдээд тараагаад шоронд хоригдоод ингээл олон зовлон амсахтаа байнга л ажил хийсэн үү? Үгүй бахан. Приска Акул энэ үдэ ах ихч хоёр тийм ээ. Тэр хүмүүстэй хамт байнга одоо ажлын хамтрагч нь болоод тэр майхан хийдэг байсан баг. Тэгээ байнга хийж байсан юм биш. Байнга хийх боломжгүй. Миний болон надтай хамт байгсдын хэрэгцээний төлөө юм аа. За тэгээд эзэн Есүсийн айлтсан авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй гэсэн үгийг санагтун. Эзэн айлтсан тийм ээ. Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй. Гэтэл бид нэр өгн дэндүү харам ханддаг. Авахд их дуртай. Гэхдээ аврагдаж байгаа хүнд баяр хөөр байдаг ч өгж байгаа хүнд нь ерөөл байдаг. Ерөөл байна гэдэг чинь би өгөх юм бол эзэн эргүүлээд өгнө. Илүү өгөөл илүү өгнө. Энэ үүнийг үнэхээр мэдэж авах юм бол их сонирхолтой. Бурхны хүний энэ анхаарал тийм ээ. Бид нар аврагдсан хүмүүс Бурхны хүн шүү дээ. Христэд итгэгч гэдэг чинь Христ түүний дотор байгаа хүн. Бурхны хүн чи аврагдсан хүнийг Бурхны хүн гэж хэлсэн байгаа. Бурхны хүний хамгийн анхны анхаарал нь Бурхны алдарт байх ёстой. Хоёр дахь нь Бурхны сүнсийг аврах ажил. Хүний сүнсийг аврал хүргэх. Гурав дахь нь юу байх вэ? Аврагдсан ахан дүүс нарт туслах. 6 төгс 3:27 дээр харах юм бол хийх хүч гарт чинь байх аваас хүртвэл зохих хүмүүст нь сайныг өгөхөөс бүү татгалзаа. Чамд сайныг хийх хүч гарт чинь байвал тийм ээ. Хоошоо суулгүйгээр харин авах ёстой хүртэл зохих хүмүүст нь. Энэ бол Бурхны үг юм. 1-р Иохан 3-ыг түр харцгаая. 1-р Иохан 3. 1-р Иохан 3-ын 16 17 хамт уншицгаая. Бидний төлөө тэр амиа өгсөн тул үүгээр бид хайрыг мэднэ.
бид ч ах дүүсийнхээ төлөө амиа өгөх учиртай. Дэлхийн эд хөрөнгөтэй нэгэн нь ах дүүгийнхээ гачигдлыг хараад түүнд туслах сэтгэл үл гаргавал түүний дотор Бурхны хайр яахан байх вүлээ. Энд дээр бидний төлөө тэр эзэн бидний төлөө амиа өгсөн. Иохан 3:16 бүгдээр сайн мэднэ тийм ээ. Хүүд итгэдэг хэн ч мөнхөхгүй харин мөнхөмтэй байх болно. 1-р Иохан 3:16 бас их чэйжлэхэд амархан байгааз 3:16. Бидний төлөө тэр амиа өгсөн тул үүгээр бид хайрыг мэднэ. Бид ч ах дүүсийнхээ төлөө амиа өгөх учиртай. Ахан дүүсийнхээ төлөө амиа хүртэл өгөх энэ бол мэдээжийн зүйл юм а гэж байгаа. Амиа хүртэл өгж байгаа хүн өөр юу хийж чадахгүй байх вэ? 17 дээр дэлхийн эд хөрөнгөтэй нэгэн ах дүүгийнхээ гачигдлыг хараад түүнд туслах сэтгэл үл гаргавал түүний дотор Бурхны хайр яахан байх вүлээ. Энэ ертөнцийн эд баялагаар ахан дүүснийхээ гачигдлыг харцгаад туслая гэсэн сэтгэл байдаг үсттэй. Тэр ах маань, тэр эгч маань жоохон хэцүү байгаа юм байна. Туслах хэрэгтэй юм байна. Туслах хүч нь надад байна гэж бодно. За яах вэ? Гэтэл туслах сэтгэлийг хаадаг зүйл юу вэ? Махбод. Туслая гэсэн сэтгэл нь байна. Гэтэл махбод хаадаг. Туслахгүй байсан ч болно. Ямар нэг арга үртэнд байж л байгаа, зүгээр харж бай. Ахан дүүснийхээ төлөө амиа хүртэл хаяж байна. Тэгвэл энэ дэлхийн эд хөрөнгөтэй нэгэн ах дүүгийнхээ гачигдлыг хараад түүнд туслах сэтгэл үл гаргавал түүний дотор Бурхны хайр яахан байх вүлээ. Хайр гэдэг чинь тэр булаг байна. Тэндээс худагнаас ус гаргаж ирж байна. Тэрийг ингэж цутгах хэрэгтэй. Гэтэл гаргаж ирчээдэггээр орхичих. Тэгвэл тэр ус нь муудна. Бидний энэ хайр тэр усыг цутгаж өгдөг шиг байнга л цутгах хэрэгтэй. Яг л тэр булгийн ус мэт. Гачигдлыг хараад түүнд туслах сэтгэл үл гаргавал түүний дотор Бурхны хайр яахан байх вүлээ. Тэгвэл Бурхны хайр зүгээр л тэнд хатаад өгчгнө, хатаад өхнө гэсэн үг. Хайр гэдэг чинь өгж бүр нэмэж өгөө дахиад өгнө. Өөрийнхийг бус, харин бусдынхыг эрг. Аврагдсан гэж байгаа хүн хуваа хичээсэн замтай сэтгэл тавьж болохгүй. Хуваа хичээсэн сэтгэлтэй хүн сайн мэдээж тарааж чадахгүй. Сайн мэдээ тарай гэвэл цаг хугацаа зарцуулагдана. Өөрийнхөө эрх чөлөөг алдна. Дээрээс нь мөнгө гарна. Ингээд бүгдийг бодоод байвал хийж чадахгүй. Нэг хүний сүнсийг аврал хүрэхийн тулд би өөрийнхөө бүх зүйлийг өгсөн ч болж байна гэсэн тийм сэтгэл байвал байхгүй байх юм бол сайн мэдээ тараахад хэцүү байна. 18, 19-ийг бас харъя. Бяцхан хүүхдүүд бид үг хэлээр бус харин үйл ажил үннээр харилцгаая. Үүгээр бид үннийг болохоо мэдэж түүний өмнө зүрхээ тайтгаруулах болно. Бяцхан хүүхдүүд бид үг хэлээр бус зөвхөн үг хэлээр чадахгүй хэн байх юм бэ? Энэ үг гэдэг хайрлах хэрэгтэй, хайрлцгаая, хайр. Ингээд үгээрээ л үг хэлээр бус гэсэн. Энэ үг хэлээр хайрлах чинь худлаа юм аа. Тийм ээ? Жинхэнэ хайр бол өөрийнхөө цаг хугацааг, өөрийнхөө эрх чөлөөг, өөрийн аз жаргалыг, өөрийнхөө эд материалыг бусад хүмүүсийн төлөө золиослох. Энэ бол хайр. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөн биз дээ, тийм үү? Есүс үхээгүй байсан бол Бурхан биднийг яаж хайрладаг, яаж мэдэх вэ? Бурхан хайраа зөвхөн үгээрээ хэлээ зогсоогүй, өөрийн цорын ганц хүүгээ үхэл хүртэл бүр өгсөн байна. Бид ч бас Бурханы хайрыг хэрэгжүүлье гэвэл үг хэлээр байгаа болохгүй. Үйл ажил үннээр хайрлцгаая. Зөвхөн үг хэлээр хайрладаг нь жинхэнэ хайр биш. Үйл ажил үннээр харилцгаая. Үүгээр бид үннийг болохоо мэдэж бодит
үйлдэл байж бид үнэхээр үннийх гэдгийг мэднэ гэж хэлсэн байна. Тэгээд түүний өмнө зүрхээ тайтгаруулах болно. Тэгж чадахгүй байгаа хүн Бурхны өмнө тайтгарч чадахгүй байна. Бурхантай болон өөрийнх нь хооронд дуулуургүй гэдэг нэг зүйл байдаг. Хайр гэдэг нь хуваа боддоггүй, тийм биз дээ? Хайр хуваа хичээсэн биш ээ. Харин бусдыг бодсон байдаг. Амиа бодсон хүн бол сайн мэдээ тарааж чадахгүй. Сайн мэдээ тараа гэвэл ямар их золиос байх ёстой вэ? Амиа хичээсэн хүн бол ахын дүүснараа ч хайрлаж чадахгүй. Тиймээс Бурхны хүний хамгийн түрүүний анхаарал Бурхны алдрыг өргөх, хоёр дахь нь хүний сүнсийг авралт хүргэх, гурав дахь нь ахын дүүснараа эргэн тойрох. Үүний төлөө өөрийгөө золиослдог. Сургаалт төгс 19:6 дээр ноёдын ивэлийг олон хүн ирдэг. Үнэхээр тэр өгөөмөр хүн тийм үү? Ноёдын ивэлийг олон хүн ирдэг, бэлэг өгөгчд хүн бүр найз болдог. Бэлэг өгөх дуртай хүнд олон найз байдаг тийм ээ. Амиа хичээсэн хүнд найз байхгүй. Гэтэл энэ солонгос хүн их сэтгэл нь өгөөмөр юм шиг байгаа юм. Өдрийн хоолны цаг боллоо. За хоолндоо явцгаая. Өнөөдөр би даа гээл. Их гоё. Америкт бол ийм үг сонсоход их хэцүү шттэ. Аав хүү хоёр ресторан руу хоол идээд хоолныхоо мөнгийг тусдаа төлнө гэж байгаа юм. Хоол идэ гэж явчаад хоолныхоо мөнгийг яг өөрийнхөө л төлдөг гин. Солонгос хүмүүсийн хувьд тэр тал дээр их өгөөмөр. Их өгөөмрийн хувьд өгөөмөр л да. Ахын дүүс нартаа бас тийм өгөөмөр байх хэрэгтэй. Бэлэг өгөгчд хүн бүр найз болдог. Есүс Иохан 15 дээр нөхдийнхөө төлөө амиа зориулахаас илүү агуу хайр байхгүй. Та нар тушаасныг минь үлдвэс миний нөхөд мөн. Эзэн бидэнтэй адилхан гим нүгэлтнийг аварч найзаа болгохын тулд өмнөөс минь өгсөн. Тийм биз дээ? Тийм ээ? Бид нар ч бас бусад хүмүүсийг найзаа болгохын тулд Лук 16:9 дээр шудраг бусын эд баялгаар өөрсөддөө анд нөхөдтэй бол ингэснээр эд хөрөнгө чинь үгүрэх цаг ирнэ. Тэдгээр нь та нарыг мөнх нутагт хүлээн авах юм аа. Бид нар ертөнцийн байх хугацаанд олиггүй найзуудтай байж болохгүй. ертөнцийн хорон муу нөхөдтэй байж болохгүй. Тийм цагч байхгүй. Шудраг булсын эд баялгаар өөрсөдөө анд нөхөдтэй бол Деважинд очих анд нөхдөг. Бид цаг хугацаа, эд материал золиослоод нэг хүнийг авралт хүргэнэ гэдэг чинь Деважинд хүрэх анд нөхөр. Хизээ нэг өдөр бүгд үгүй болох үед энэ ертөнц дуусах үед тэдгээр нь та нарыг мөнх нутагт хүлээн авнаа. Деважинд очих юм бол хэн золиосолж би аврагдсан бэ? Ямар ахын дүүснэр миний төлөө тэгэж их залбирсан бэ? Ямар ахын дүүснэр золиосолж би аврагдлалд хүрсэн бэ? Бид нар дэлхийн сайн мэдээний төлөө маш олон эд материалыг өргөж байна. Манай шуулган тийм ээ. Өргөлөө хийгээрэй гэж хэлдэггүй үстэй. Хэлдэггүй. Эсвэл одоо өргөл авахын тулд тийм сакс энэ төр тойруулдаггүй. Харин тэр хойно одоо өргөлийн дугтуу тавьчихсан. За өргөлөө өргөдөгсөн ч үгүйсэн ч ерөөсөө тэнд анхаарахгүй. Хинч байсан бэ? Өөрийнхөө л хэрэгнэ. Тийм ээ? Тэнд одоо миний өргөлийн дугтуул байгаа. Өөр бусдынхыг хараад ах шаардлагач байхгүй. Тэр хүн өргөнөө байна уу? Тийм ээ? Би бол өөрийнхөө өргөхөд болно. Тэр бурхантай л өөрийнх нь асуудал байгаа. За гэтэл манай чуулганд бүгд их сайн оролцдог. Хий гэж хийдэггүй. За тэгж хийж байгаа хүн бол итгэл нь одоо асуудалтай хүн байна. Аврагдсан хүн бурхантай өөр хоорондын холбоо байгаа учраас гарцаагүй хүнийг хийдэг. Аяанда хийдэг. Одоо бол бид нар дэлхийн сайн мэдээг тарааж ямар хэмжээний мөнгө хэрэгжилж байгааг та бүхэн сайн мэдэхгүй байх. Мэдх юм бол их гайхна. Түүнийг ахын дүүс нар маань бүгдээрээ хийж байгаа. Түүгээр дамжуулан аврагдсан хүмүүс их болж байна.
Манайх энэ гадаадд чуулганууд 82 улсад 1000 хэдэн чуулган билээ. За би бас байсыг мартчихдаг. Тэр олон чуулгануудыг за одоо 82 орнд 1165 чуулган. За дээрээс нь сайн мэдээ тараагч нар байгаа, тэнд номлогч нар байгаа, номлогч нарын тэр амжиргааны мөнгө, чуулганы байр барина. Дээрээс нь хүүхдүүдийнх нь боловсрал, за тэгэл унааны мөнгө. Ямар хэмжээний мөнгө гардаг болоо. Үүнийг бид нэр дэлхийн сайн мэдээний төлөө бүгдийг өргөж байгаа. Би ч гэсэн хичээнгүйлэн хий гэж хичээж байгаа. Үүгээр дамжуулан олон хүмүүс аврагдах ажил бий болж байна. Аврагдсан хүмүүс. Хэн өөрийнх нь төлөө залбирч, хэн өөрийнх нь төлөө золиослож тэр хүн аврагдсан бэ гэдгийг одоо бол мэдэхгүй. Гэхдээ эзний өмнө очих юм бол 1-р Коринт 13 дээр харсан. Та өөрөө бүрэн мэдгдсэн шигээ дараа нь би бүрэн мэддэг болно гэсэн. Энэ ахан дүүс нарын залбирлаар, энэ ахан дүүс нарын тэр эд материал золиослолоор, тэр гайхалтай золиосоор нь би аврагджээ гэдгийг тэр үедээ ойлгоно. Хүлээн авах болно. Тиймээс бидний хийх ажил үнэнхээр их байгаа. Тиймээс бидний энэ газар дээр амьдрах хугацаанд бидэнд байгаа цаг хугацаа, эд материал, бидний эрх чөлөө, бидний залуу нас, авьяас биелэг энэ бүх зүйлээ бурхны төлөө, сайн мэдээний төлөө золиослох хэрэгтэй юм аа. Бид нэр тэр агуу нэгүслийг авсан учраас бид нар мөн өөр бусад хүмүүсийн төлөө өөрийгөө золиослох хэрэгтэй. Буудаан үр эс үхвээс тэр ганцаараа үлдэн, харин тэр үхвээс олон үр гаргана. Үхнэ гэдэг чинь өөрийгөө золиослж байна, тийм үү? За тиймээс үнгүй авснаа, үнгүй өг. Биднийг аварсан эзэн бидэнд олон зүйлийг өгсөн. Миний авсан нэгүсэл би бусдад бас тарааж өгч, бусад хүмүүс тараахын тулд өөрийнхөө цаг хугацаа, эд материал мэдээж үүнийг золиослох хэрэгтэй. Тэгвэл бурхан илүү агуу нэгүслийг өгнө. За дахиад Библиэс нэг харъя. Лук 6. Лук 6. 38. Мийг хамт уншия. Өгөгтөн тэгвэл та нарт өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигдсэн, мөн бэлгсэн сайн хэмжээгээр өвөр дээр чинь асгарах болно. Өгөгтөн. Есүс эзэн айлцаа. Өгөгтөн тэгвэл та нарт өгөгдөх болно. Чамд өгөх болно. Надад өгсөн зүйлийг бурхан тэр дээрээс өгнө. Дахиад өгөх юм бол нэмээд өгнө. Олон өгвөл илүү өгнө. Тэгж үзсэн үү? Их сонирхолтой. Өгөгтөн тэгвэл та нарт өгөгдөг болно. Тэгэхдээ шахагдсан, чигдсэн, мөн бэлгсэн сайн хэмжээгээр өвөр дээр чинь асгарна. Тэмээ би өөртөө хэрэглээс илүүтэйгээр эзэн золиослох юм бол бүр илүү ихийг шахагдсан, бүр чигдсэн, бэлгсэнаар өвөр дээр нь асгана гэнэ. Тэгээд Сургаалт үгс 11-ийн 24 дээр харах юм бол харамгүйгээр тараагаад аривжих хүн би, хит нарилсаар ядуур хүнч би. Хүмүүс тарааж өгөөд ингээ явуулж болохгүй тийм үү? Гэтэл аривжих хүн би гэн бурхан өгж байгаа юм. Хит нарилсаар ядуур хүн би. Амиа бодсон хүн бол бурхан тэр хүн туслахгүй. Бид бурханы тусламжинд итгэх хэрэгтэй. Тиймээс үнгүй авснаа үнгүй өг. Бид нэр сүнсний авралыг нэгүслийг үнгүй авсан. Махбодын бурханы өгсөн нэгүслүүд ч байгаа. Тэн дотор амьдарч байна. Тэгэхээр бусад хүмүүс бас тарааж өгөн сайн мэдээг тараах ажлын төлөө эрхмээр хэрэглэх хэрэгтэй. Залбирцгаая. Энэрэнгүй бурхан аав минь. Эзний үнэт цусаар биднийг аварсан талархаж байна. Бидний бие сүнсч бүгд эзнийг тул эзэн та хүслийнхээ дагуу хэрэглээрэй гэж хүсэж байна. Бидний эргэн тойронд одоо хүртэл алдагдсан олон өрөвдөлтөй сүнснүүдэд сайн мэдээ тараахын тулд бид цаг хугацаа, эд материалаа өөрсдийн бүх зүйлээ золиослон олон сүнснүүд аврагдаж бурхан аав танд алдарн болоход туслаарай.
Бидний үлдсэн бүх амьдралыг эзний ирэх тэр өдөр хүртэл эзэн та удирдан жолоодоорой. Бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.